За ингээд өнөөдөр та бүхэндээ Tokyo Ghoul гээд анимын тухай ярьж өгнө. Tokyo-гийн өвөл. За ингээд тухайн аним маань ингэж эхэлнэ. Нэгэн барилга дотор цагаан хувцастай нэг хостол өмссөн маскот нөхөр нэгэн ягаан хувцастай сайхан бүсгүй хоёр уулзалтаж нэг рүүгээ хотгоог шидэлснээр эхэлж байна. Манай анимын гол дүр болох тунчиг даруухан Kaneki Ken. За одоо түүнийг Ken гэдэг одоо юу ш? Ken шүү. Сайн санаа. Ken маань өөрийн найзтайгаа кофе шопт уулзаж нэг охины талаар ингээ ярилцж байх өгөөд ихэл үзэсэнтэй ягаах нүстэй нүдэрээ нээсэн тийм бүсгүй нөгөө талын ширээнд сууж байна. Kaneki найзтай тэр охиныг би крашлт гэж хэлсэн чинь түүний найз нь би ч гэсэн тэрийг крашлт гэжтэй чи одоо эртхэн сэтгэлээ тат. Юу шаада. За одлоо. Мэдээж бүхэл аними сайхан сэтгэл төрөөтэй адилаар нөгөө найз нь найзаагаа сомлож уулзуулахаар бол. За одоо тэр нөгөө найз гэдэг нь Хидэ гэдэг. За Хидэ мэдээж сайхан сэтгэлтэй Kaneki-гийн найз. Тэгэл ойлго. Kaneki салгалж чирсээр төгөжчөөд хоёулаа адилхан зохиолчийн номыг уншдсан бэ гэж хэлснээр халуухан яриа эхэлж байгаа юм да. Kaneki гацаж ярьсаар болзааны санал тавиад хамтдаа гадуур орохоо болдог өгөөд тэр нэг кофе шопын чирнэлийн ягаан өстөрхөн тунчиг чигтэйхэн Kaneki руу ширцээр л. Яагаад юм бэ? За болцооны өдөр ч ирж манай хоёр жохом сайхан асуудагтай цөмөө мэдээ сүртэй цайгаа уугаад гэрэл тэн товоо ярилцаад байжсэн. Гадаа харанхуу болчихжээ хөр. Чаавас гэж. Тэгсэн манаар ийсэ майглж өгнөө. Миний гудамж хүртэл харахгүй. Миний дуурсамж дотор харахгүй. Манай хороонд аимшигтай аллаг марлаг гарсан даа баахан тийм яар. За тэгээ үүнийг сонссон манай мэдрэмжтэй сайхан залуу түүнийг хөргөж өгөхөр болоод тэр хоёр алхаж яваад нэг эзэнгүү баригдаж бүү барилгын дэргэд очиод романтик үгсийг шидэлсэн байтал Ризэ түүн рүү гинтл жохтой нүдээр ширтээд дөхөх мөчөд манай зандан залуу хөлн салган байж ятан нүдэн ан зогсдолоо. リゼさんも私もあなたのことが好き。金木さん、私読書より好きなことがあるの。それはね、逃げ惑う人の内臓を全部引きずり出しちゃうこと。もっと私をゾクゾクさИйм л юм болдго юм аа. За хэсэг хөөцөлдөж тоглоод алуулахын даваан дээр баригдаж байсан барилгын төмөр нурж тэр хоёрыг дарж алнаа. Гэсэн чинь мэдээж гол дүрхэн гэж юу аахад эмнэлэгт өрөөснүүд нь харалсан өнгөт хорвоо эргэлцээр сэрдэг бөгөөд түүнд нэгэн цочиртон мэтэд дуулгана. Түүнийг аврахын тулд хамт байсан эмэгтэйг эргэтнийг шилжүүлэн суулгасан гэж түүнд хэлдэг. Тэр нь мэдээж нөгөө Ghoul эмэгтэйгийн эргэтэн. Тэр сэрсэн цагаас хойш огтхоол идэж чаддгүй бөгөөд үнийхэндээ ойлгохгүй зүгээр л гэмтлийн дараа шок мок юу ч байдгийг тэгж бодож явсаа өдөө ирэх тусам амар хөлсөөр үлсгэлэн мэдэрсээр байдаг. Тэр эмнэлгээсээ гарч гэртээр бүхэл хоолыг идэж үзэхээр оролдон бөөлжж идэж байсаар аваад ирүүл ухаанаа алдж эхэлнэ хөрх үлссэндөө. За өнөөх мань гадуур гарч өөрийнхөө ходоод нь тарсан юм яагаад явж идэл гинтхэн тунчиг сайхас шарсан махны өндөр нэртэй тэл ерөөсөө хамрын цоо татах нэ. За өнөрөө дагаад манай хүн гүүгээдлээ чихэн булан эргээд хартал нэг нөхөр хүний махаар сайхан цайлга игээ сууж байхтай яг таарад дахиад л бөөлч. За тэр мөчөд нэг шавдлагатай нөхөр ирээд эн чинь миний шээсээрээ тамгалсан газар гэж хэлээд манай хүнийг нэвширтэл гөвж эхэлтгээ өөрхий. За яг тэр мөчөд дахиад нэг ягаантлахатай нөхөр нинжа шиг үсэрч орж ирээд ингэж хэлтий. Өөй энэ хизээ шинэ газар болчихъя бай давраа дагараа гүйлгөө гэж шаардлагатай нөхрийг өөрийг нь зөрүүлээд бялга зодчих да. За тэгээ шаардлагатай нөхөр яг бас амьдрах гэж л яваа. Тэгэл амиа хоогоолоо сүүлээ авчаад зугатаад өгнө шүү дээ. Тэгсэн өнөө ягаантлахатай юу ч болоогүй юм шиг цэн дээр нь очиод нэг гар марын тасалж аваад хөлн бүлийн тасалж аваад тэр нэг идэж гарч. Энийг харсан нөгөө Ken маань дахиад л бөөлжөд эхэлж байгаа юм да. За манай Ken чирээсээ би чинь хүн өстө балаар хууаар юу ми тэргээ ягаантлахатай өөрөө хүрэж хагаад амруугаа нэг сайн цогцсны баг чихүүлж аваад дахиад бөөлж. За одоо эдэн тайлбар өргөе.
Манай эдийн сууж үйлчлүүлсэн кофе шоп нь гөөлүүдийн ажилладаг газар байдаг бөгөөд түүний ахлагч Yoshimura гэдэг нэг оссан байдаг баг. За одоо түүнийг оссан гэдэг дуудаж. Одоо энэ оссаа гарч ирээд ягаан толгойтоос Kaneki-г аваад кофе шоптод дагуулсан ирээд түүнд нэг нууцлаг кофег чанаж өгтөл. Манай хүн галзуурх шахам өсөөд байсан нөгөө өсгөл нь маш хурдан дарагдаад оссанаас энэ ямар орчны арилгаар хийсэн капучино вэ гэж асуудал. Оссан хариуд нь манад ажилд ороо тэгвэл хэлж өгнө. Үгүй бол нууц. Хэрвээ хүсвэл үлссэн үедээ манай дээр 5К-га төлөө дуумаараа байл уучж байгаарай гэж хэлээд манай хоёр салж байгаа юм да. За манай хүн нэг нүдэндээ даруулга хийж нөгөө хувраад байдаг нүдээ нууж дараахан төрхөө улам баталгаажуулж авнаа. За маргааш нь уулж Kaneki хичээлдээ явна найзтайгаа уулзаад байж байтал найз нь манай нэг сайн ах бий түүнтэй танилцъя гэд дагуулад явтал өстгөн үлийн даваан дээрээ гэж гайвалсан гамшигт шүд таарсан нөгөө шаардлагатай нөхөр сууж иваа. За ингээд түүнтэй танилцъя. Түүнийг Nishio гэдэг бөгөөд тэдний дээд курсын сенпай. За ингээд манай хоёр нэг нэгэн рүүгээ хайрын ч юм уу хагцлын ч юм уу харс шидэлцээд байж байтал өнөөх сенпай нь ахын чамд өөх 5К-га гэртээ өргөцсөн байна. Гурлаа цуг манад очиод авчия гэж хэлээд гарч одож байгаа юм. За тэгээ тэр гурав элтийг чалчин явж байгаад хөнгүү газар ирвүүгүй юу. Манай Hideo сенпайгаа нэлэг өшгөлж ухаалдуулаад Ken чи намайг харсан инээ тэрэ юугаач мэдгүй мал бацаа идэргээд элдвэр хэлэн зодож алгашхаж байтал манай хүний дотор хараад нь сэрээд нуруунаасаа өнөө нэг хайр дурлалтаа шатаж явсан эмхтэйгийнх нь нуруунаас гарч ирж алга шахсан юм нь өөрийнх нь нуруунаас яг л гараад ирж байгаа. За тэгээд яахт нөгөөдгий чинь шүүрэн шанаг болтлоо нүдэд хэлж байгаа юм да нөгөө сенпайг маань. За энэ нуруунаасаа гаргаж ирдэг байгаа юм нөгөө Kagune гэдэг үгөд гөөвлийн гаргадаг гол чадвар зэвсэг гэж ойлгож байна. Энэ чадвар нь одоо гөөвл болгонд өөр өөрөөр илэрдэг. Өөр өөр төрхтэйгээр өөр өөр чадвартайгаар гарч ирдэг тийм нэгэн төрлийн зэвсэг байна. За тэгээ манай хүн бол яг мэдээж гол төрөл болсон хойно азарч хүү, изэрч хүү ямар ч байсан нэлээд ховор төрлийн Kagune-г өөр дээрээ ямар ч авцсан байна. Одоо тэр Rizen бол нэлээд хүчтэй гөөвл байсан байж тараад манай хүн ч гэсэн тэрийгээ дагаад нэлээд хүчтэй бас гөөвл болж таарч байгаа байхгүй. За манай хүн тэгээд нөгөө нэг Kagune-г гаргаснаас болоод бид доторх Rizen түүнийг контролдохыг оролдоод манай хүнийг отгоо үгсээр хатгаад өстой хэсэг бөө юм болно. Чи өстой наатахад мад идмэт өө. Манай хүн чи би чинь хүмүүн гэдэг ерөөсөө бөө юм бол. За манай кофе шопын нөгөө таримд өстой ягаан толгойтой охин гарч ирээд түүнийг зогсоож ухаан алдуулаад авч явна. За энэ манай кофе шопын охин таримд өстой охин бол мэдээч бас гол дүр юм аа. За тэрнтэй одоо танилцсан түүнийг Touka гэдэг. Одоохондоо бол энэ анимын нэлээд хүчтэй дүрүүдийн нэг. За тэгээд ухаан алдсан манай хүн кофе шоп сэрснийхаа дараа гинтхэн яасан байгаа ухаан орсноо мэдрэлэн сэргсэн үү энэ хүмүүс чинь надад хэрэгтэй юм байна бабу гэж чухам ойлгоод тэрөөсөө тэр газарт ажилд орохоор шийднэ. Хэсэг хугацаа ч өнгөрөв манай хүн ажилдаа тунчиг ивэ болохгүй зогсчөөд гаднаас аяйгүй хөөрхий гэж хүүхдтэйгээ ороод ирдэг юм да. За манай хүн танихгүй гайхаад мэлрээ зогсож байхад нь бусад хүмүүс нь тунчиг танив хараад ихчээ сайн уу байна уу юу хийж яваа идэр гээл хэсэг яриа өрнөө. Тэгтэл нөгөө хоёр чинь тосломж уухаар ирсэн байдаг. Тэнд хэсэг амьдрахаар болноо. За одоо манай хүн ажилдаа орсон болохоор оссангаа амсын ёсоор өнөө кофего яаж идэх зааж өгөх цаг нь ирж байгаа. Кофенийхөө сахарт хөний мах идэг байх өгөөд тэр маха хүмүүсийн олноор амиа оролдог газар очиж цуглуулдаг гэдгийг мэдэж авна. За үүнийг зааж өгөхөөр дахин нэгэн эвгүй царайтай нөхөртөө цуг явахаар болдог болж байгаа. За тэр эвгүй царайтай нөхрийн нь Yomo гэж байна. За тэгээд яаж хүнсээ цуглуулдаг инээ тэрэ бүх юм дээр нь манай Yomo ах маань одоо зааж өгнө гэл тэгэл тэр хоёр маань одоо махны төв болох хүчит шонхорлоо махаа цуглуулахаар аян замдаа гарч явсаар энэ хэсэг дуусч байгаа. За дараагийн өдөр нь оссаа маань чи цааш дөөрийгөө нууж амьдрахгүй бол замын үзүүч нуулд авахгүй шүү нөхөр мэн гэж хэлэхэд манай үний царай. Really nigga? За өөрийгөө нууж хүмүүст ингээд өөрийгөө Google гэдгийг таниулахгүй байхын тулд маск зөх ёстой гинэ. За төрөнд нь туслахын тулд Tokyo төцөгийн маскны дэлгүүрлээ явахаар болоод за манайхаар бол одоо улаан чулуу тийм үү одоо хаанахын за тэр хавцархуул газар руу тэр хоёр явж байгаа юм. Тэнд нь яваад очсон чинь нэг юм байрны подол руу ороод Корей драмын царилэг швэстэ бас сууж яхан дээрээ. Түүнийг утаа гэх бөгөөд манай хүнийг илж таалаад яах гэж байгаа юм тэгсэн гэсгээд чамд тохирох маскыг бодчлоо гэж явуул. Буцаж ирээд нийгмийн харилцаагаа сайжруулахыг хүссэн үү? Яасан гинтгэл нөгөө шинээр ирсэн ээж хоёрын охин дээр нь очиж яриа өгдөг гэж хагаад хооллож байхдаа тааралтаад авнаа. Мань хүнж цочоод нөгөө охин жичээд өстой хэсэг гоё юм бол.
За манай хоёр ч хөөх юм ярьж байгаад Канеки маань хүн байхдаа хансны нийлэн зузаан байсан инээ тэрэ гэд нөгөө охид чинь буу халж илтвийг ярьж байгаад нөгөө охинд чинь ханд зааж өгөхөр болт. Яасан гэсэн өнөөх маань аав ээжийн өврөөс гараагүй амтан байсан болохоор сургуульд ч явж үзэж байгаагүй. Гэтэ ном унших дуртай байсан учраас л юм байл. За одоо манай анимын өөр нэгэн газар маш нэгэн чухал дүрүүд буюу CCG гэж хэсэг нөхдөөс байдаг бөгөөд тэр нэг хүмүүсийн одоо гоулийн эсрэг дайтдаг одоо тийм бүлэг байгуулга байгаа юм. За тэрийг бол монголчууд бол тагтаа гэд нэрлэсэн байдаг ш. За тэр тагтаа гэдэг нөхдүүд нь бол гоулийг агнадаг одоо асар том байгуулга болж хэд бол тийм л ойлгож. За тэгээд тэнд ажилладаг нөхдүүд нь бол ихэнх нь баг агсан гоулийнхаа кагуныгээр одоо ингээд зэвсэг хийгээд чимдаа шиг барьж явдаг тиймэрхүү нөхдүүд байдаг. За хэдүүл одоо буцаад кофе шоп руу очие. За тэгэнгүүт тэрэнд маань нэгэн мань ч юм уу, маягийн ч юм уу нэг нөхөр орж ирээд 3 дахь анги маань дуусч байгаа юм. Өмнөх бичлэгийн төгсгөл мань чим шиг мангар чим шиг нөхөр манай хэдийн кофе шопод орж ирснээр дууссан байдаг шиг санагдаад байх юм. За одоо тэр эсгээс өргөжлүүлээд дараагийн сцен рүү шилжицгээе. За тэр харагдаад байгаа Монголтой нөхрийг бол Цукияма гэдэг нэртэй байх бөгөөд нэлээд кринж яриатай, үтсэн хатгсан өөрийгөө сэхэтэн гэдэг итгэсэн нэг тийм нөхөр байна. Байнгаар орж ирсэн цагаас ахуулаад энэ үзэгдэж харагдаагүй шинэхэн догооч нь хэмбэ айгүй танил өнөртэй хамаг эдисийг маань хөдөлгөөнд ажиллаа гэх мэт кринж юм ярьсаар агаад гараад яваад. За дараа өдөр нь чуулж мань Кен маань сургуулийнхаа гадаа өнөө алдарт муу ёр шүглсэн дүүмстэй уншаад хаврын ч юм уу намрын ч юм уу салхийг мэдрээд авчиад кринж ямаа чин хил хамаа билүүдэд хүрээд ирдэг юм аа. За тэгээд л энэ ном чи өстө алдартай саяхан бестселлер болсон шүү дээ өгшөө мэдснүү чи чинь өстө хараад байсан чинь манай хайрт найз Ризэтэй нэлээд адилхан сонирхолтой баачка байна уу юу гэж яриад эхэлнэ. За манай хоёр ч ярилцж байгаад өнөө яамаа ч хоёулаа дараа нэг сайхан капучино тавьж байгаа та номын чин талаар ярилцвал яасан бэ брода гэж хэлснээр уулзах өдрөө тоглоод салцгааж байгаа. Өнөөдөр мань Кенч ажлаа хийдгээрэн хийгээд гэртээ харих гэж байтал оссан хуршээд чи нэг доошо бууж хитэн такондог өшгөлтөөс гараад өөрийнхөө биеийг аргалаад явчихаар хэмжээний болъё гэж бодож ивэл доор яамаа хүлээж байгаа шүү. Очоод уулзна гэж хэлээд яваад. Кенчс одоо дандаа айж амьдрна гэж юу аах вэ? Тэр эвгүй царайтай ах насараа одоо зохио хийсэн байрных харагдсан юм аа. Намаагаа хөөрхөн болгох чадах байл гэдээгээд буугаад очтол. Өнөөхөн за бацаана хэдийн ясагч тараагаад өгөх гэсэн янзтай хүлээгээ зогсож байд юм да. Мань хүнийгч баруун зүүн дээшээ доошоо 1 яс 2 яс гэдэг ёстой бэлэг зодноо. Өнөө Кен маань чадж хахад айгүй урд идэгрээд бусаад ирэх. Мань ямаач чи ямар цэцэрлэгийн хүүхдөө ингэж цогтдгүй юм ч гэнэ ингэж хамгаалдаггүй юм ч гэнэ гэж баахан сургаалын үгсийг альцсаар бэлтгэл маань дуусч. Бэлтгэлийн дараа ямаа чамаг нэг хүн сонирхоод байгаа очиж ганц жилийн мултлангаа танилцаад ав гэд тэр хэд хамтдаа нэг баар руу очиж байгаа. Яваад уртл царилэг сайхан убаа утаа маань нэгэн улаан өстэй эмэгтэйтэй хамт вино шимээ сууж ив. Ер нь бол утаа улаан өст ямаагаар багын танилцаад юм шиг байна. Хаяа нэг уулзалтаж ганц жилийн модог харилцаа. За тэгээд тэр улаан өстийг Итори гэдэг бөгөөд туслах дүр. Энээс өшөө баараг л гарахгүй дүр зэ. За Итори маань Кенэс өчнөө масано би өст анхудаа нэг нүддгөө үл үзлээ амьдрал гэдэг чи өст ачи юм байдг юм байна. Үлгэр домогт гардаг болохоос амьдаар үзнэгийг сансангүй ухааны юм ярьж. За тэр үлгэр домогт нь юу гардаг вэ гэхэлэр хүн гөөл хоёр эвлэлт нь нэгэн бүхэл болоос дундаас нэг нүдэд гөөл төрдөг гэж. Гэхдээ энэ нь бол бараг л боломжгүй юм шүү. Хүн хизээч хонь сайн болоод дундаас нь хүүхэдтэй болохгүйтэй л адил гэж үзэж болох юм ер нь. Гэтэ үнэхээр тийм зүйл болоод хүүхэд бүрэлдсэн тохиолдол бас нэг хэцүү юм байгаа. Тэр нь бол төрхийн өндөрлөөр ээжхүү хоёр хоёулаа өхөн эсвэл аз таарал ээж нь ганцаараа л өхөн гэх юм уу нэг тиймэрхүү. За тэгээд энэ бүх өндөрлүүдийг даваад нэг нүдэд гөөл болж чадах юм бол гөөлүүдийн хаан гэж хэлж болохоор одоо хүчрхэн нэгэн болдгоо гэж тэр домогт нь л өгүүлтгэл юм байл. Одоо домогч одоо юу ах. Гэтэ манай хүн бол төрөлхийх биш олдмол юм болохоор арайч тийм хүчтэй биш юм шиг байна. За энэ хэсэг дуусч маргааш болоод өнөө Кен маань кринж яматагаа уулзаад кафед капучино сууж яваа. Өнөөх маань Ризагийн талаар яриад хотлоо урж. За энэ мөчөд флашбек хэсэг гарах бөгөөд өмнө маань кринж нөхөр Ризатай уулзаад режектлүүлжсэн л юм байл л. За юунаас болсон бэ гэхээр өөрийнхөө хийдэг хажаа хачин гаж юмнуудаа амтарч ийл гэсэн чинь Ризэн би өөр хүн шүү. Дээд зэргийн гэдэг чинь миний өв чинэг шиг тийм уйдгартай биш гэж хэлээд Ямагийн хорхоотой харанд нь зуугт дургуг нүрсэн байна. Тэгээ Ризэн мэдээж Ямагаас хав илүү хүчтэй болохоор яач чадаагүй явж байтал гинтгэр Ризэн шиг өнөртөө гараад ирэхээр цаагаараа хариугаад авах санаатай байсан юм шиг байна. Гэтэ энэ үйл явдлын талаар мэдээж Кен догт ярьдгүй. Өнгөрснөө бодоод уурлагтаа барьж исэн аяга хаг базаад хайчихдээ. За энийг нь харсан Кен туслах гэж байгаад өнөө хагарсан аянд нь гараа цусаад цус гарт Ямаач нь өөрийн нусны альчраа гаргаж өгөөд цусыг арчиж авснаа гинтгэн сонин царайлаад 0 рүүгээд орчноо. Одоо мангар iconic хэсэг заяа үзээрэй. 언제나 하모니
За маань нөхөр чинь гарч ирснээр гинтгэ хоёулаар эзэгээ очих дуртай байсан газарт нь очие. Чи түүний талаар мэдмээр байгаа зүтэй гэж хутгалсаар байгаа дагуулад яв. Нэлээд ордон шиг газар Кенийг усанд орчих нь бол дээд зинданыхны цуглал ёстой газар байгаа ингээд ачаа чи ярьж ийснэ. Кофе өгөөд ухаан алдуулаад аав. Кофе дотор нь бол нойрсөлөгч байсан юм шиг байна. Гинт сэрээд ухаараад орчин тойрны арт гладиаторуудын тулдаг цэнгэлдэг шиг газар сэрдэг өгөөд баахан кринж ямагийн кофе хэлбэрүүд орилдож харалтаад халаад өгмөг гэдэгт хашгиралцаад байж. За ер нь бол рецепт хэлж аниулсан санаа нь бол энэ л юм шиг байгаа. Хүн олж авчираад нэг гартаа хөжилцүүлээд тэгээ өхөнгүүт нийт. За яг энэ мөчөд талбарын баруун булангаас пач шиг балар сараад нөхөр гарч ирээд Кенийг бэлгэнүүдэд бараг л алтгийн даваан дээр Кенийг гөөл чадвар нь сэргээд нэг цохиж 7 уулын цаанд далд ортол нисгээд айнаа. За энийг харсан Ямач хамагчсан оргилоод эн чинь нэг нүдтэй нэдэргээ шууд тулааныг зөксөөгөл Кен дээр очсноо. Энэ зүгээр жок байсан шүү гшин шаатай. Яг цаад санаа нь бол хүмүүст өгөхгүй ганцаараа зоголж ирсэн бодол үнэртэй даа ер нь. За амьдрал үргэлжилдгээрэн үргэлжлээд мань Кенч ажиллаа хийдгээрэн хийгээд эсгрээд гудамжаар алхаж яваад Нишиог хідэн гөөвлүүдэд нялга зодолж ахт нь олж хараад аварна. Гэрт нь үржээд яваад ортол найз хүнтэй байд. Тэгснээр нөгөөх нь бүр хүн заяа. Нишиог гөөвл гэдгийг мэддэг тэгэл хайртай мартай болохоор хамт байдг юм шиг байгаа мэдгүй. За мань Нишиогийн гөөвлүүдэд зодолоод байсан найз өхнөөсөө болоод хүн идэхгүй идэргээл ам гарснасаа юм бэлэлт. Тэгээ өсөөд сул дараа болцсон гудамны эдэн гаруудад нүдүүлээд явжсэн тэр юм бэл. Үүний дараа мань Ямагийн кринж төлөвлөгөө эхэлнэ. Нишиогийн найз өхнийг хулхадаа сүмд аваад ирсэн. Тэгснэ Кен рүү энэ сайхан мах маань угааж идий үрээдэр брода гэж сарната зүг захиа явуулсан байх жишээ нь. Та үүнийг нь уншаад Нишио хайртай эмэгтэйгээ ааварна гэж үүнд нь Кенеке туслахаар болоод очино. Очсон ч нөгөө Ямач нь хачин байлаар юм яриад би чамаа ганцхан аз шидэх үү Кен гойж ин тэгэл боллоо гэж боцож өгнө. За мэдээж одоо тэгэл юу заа мэй гэд өөрийнхөө бийг өгөхүүтэй. Чадвал намайг эдэргээл хоёр эсрэг нэг тулаа эхэлж байгаа. За байн хүний мах иддэг цатлан нөхрийн өдөөс нэг нь сайн хүн болж мах иддэг өсөлтөнд орсон Нишио. Хүний мах харахаараа бөөлждөг хоёр нөхөр одоо яаж барах вэ? Яг энэ мөчөд нисдэг очтой нинжа токо гарч ирсэн ээ. Мань Ямаг нэлэг зодоод нөгөө хэдийг аваад дуусч. За дараагийн хэсэгт аниме өөр газар өрнөх бөгөөд өөр нэгэн Яма цаашаа бүр кринж яриатай садист царайтай Джейсон гэд нөхөртөө өнөө кофе шоп хүүхдтэй ирсэн хөөрхий хчийн нөхөртөө уулзж байгаагаар. За яг энэ мөчөд мөрийг шиншиж явсаар байгаа тагтаанууд давхар хурж ирээд хэсэг тулаан болноо. Тэгснэ тэр Джейсон хэв нэг за тоглолт сонирхолтой болчлаа дараа ярий гэд яваад гэж. За энэ бүхний оргилыг маань аав маань одоо тагтаануудад алууснаар л дуусч. За одоо буцаад үндсэн үйл явдал руу гаръя. Мань ээж хоёр гадар аавда зориулаад бэлэг аваад алхаж гинтхэн охин аав өнөрт чи ойрхон байна гэд ээжийнхээ гарнаас мултраа гүйчиж байгаа салгасаа. Гүйж яваад булын эргтэл өнөө аавыг насах хоёр тагтаа аавынх нь кагуныг цүнхлээд барьцсан зогсож байдаг. За үүнийг нь хараа шок. Ээж нь араас нэрэд юу болсныг ойлгоод охиноо хамгаалж цутаалгаад тагтаануудад ерөнхийдөө хаалж. За зүгтж яваад Кентэй тааралтаад авраачгаа гойсон чинь мань хүн одоохондоо суунаас цаашаа юм болохоор ээжийнх нь өгч байгаа халаас хараад аварч чадлагүй кофе шоп руугаа өнөө охиныг өвчээр тэрвээ цугтаанаа. Юу ярьж байлаа. Яа тийм. За тэгээд бензиний үн арай шүү тий. За одоо юу ч болж байлаа да. Эртөө үрдээ цагт гинхэн цаашаа ямар ч тач 7 дугаар ангиас эхлэн манай аним маань одоо л нэг гал гарсан сэтгэл шимшрүүлсэн дэлгэцэнд нүрээ наамаар үйл явдал гоё илж эхэлж байгаа маа гэж. Тэгэхээр манай өнөө хөөрхий ихч манай алуулсан мэдээгээр өмнөх анги маань дууссан бол дараагийн ангид баахан бараан царайлсан амьдрал нь амьдараа там болсон хэдэн нөхдөд цуглацгааж хурал маягийн юм хийж байгаагаар эхэлнэ. Манай токод энд оссан Яма хоёртой маргаалтал бөөнлөн болж их. Манай оссон тагтнуудыг оролдож болохгүй амьдралаараа нааснаас өөрцгөө өдргээл. Тэгсэн токо юу уцаад байгаа юм бэ? Ямар ч гэмгүй сайхан ихч минь алуулчлаа штэ өдргээл хөгээ. Эл мэдээч токо маань юу гээл оссааны үгэнд ороод дугаас гараал явчихж байгаа. Энэ хооронд нөгөө талд өнөө тагтаанууд маань хоорондоо садист нөхрийг яаж ярих тухайга ярилцаад хурал маягийн юм хийжсэн. Хурлан дууссан бололтой жижиг гарын 3 мөрдөгч нь ажлын дараах стрессээ даван туулахаар сайхан хоол моол идэнгээ яриа өрнүүлж байгаад харьцахаар болж байгаа маа. Яг салаад лудаач байтал ихний NPC нөхрийн толгой 3-1-ээр хавагдаад пит пат төмпөн шанага. За тэгэл газраар өнхрөөд өгөө. Юу болов яав юу гэсэн яахан өнөө нөгөө нэстэг тока маань ирж өшөөгөө авах гээд эхний байна азгүй царайсан тэр нэг NPC дүрлэлж таарч.
За яг хоёр дахь нухлаадаа гэж удаад харж ирсэн чинь арай биш ээ. NPC биш тагтаа хурж ирээд нөгөөхөө аварчиж байгаа байхгүй. За энэ нөхрийг бол Амон гинэ. Зааштай ер нь нэлээд гарах төрчөөс танилцууллаа. Амон нэстэг Токо хоёр ч ч нэг нэгэн рүүгээ панчлайнуудыг араараас нь шидэлцээл додтолтол. Амон яг ялагдах гэжэтэл галзуу юм шиг царайтай ахлах тагтаа гарч ирээд аварч байгаа юм. За тэгэл хоорондоо үзэлцэл нотолдож байгаа Токо маань шарх аваа зүгтаснаар энэхүү тулаан өндөрлөж байгаамаа. Токо маань гарандаа шархтай ажил дээрээ ирчихсэн бүдчин тэмтрэн гарныхаа шархыг даран алхаж яваад оссон хэн хоёртой тааралдаад багхан маргаанд игдээд өнгөрнөө. Энэхүү мөчийн дараагаас Кэм маань шинхэн хүн бол ширээний хүүхэн болохоор шийдэн. Би ч бас тулгмаараа сул дараа чаналаа гэтэр гэж гэгэрснэр Токотой өшөө авах төлөвлөгөөнд нэгдэхэр болчихно. За үзэгдэл солигдсон өнөө галзуу тагтаач муу усны хоолойнд ээжийнхэн жилөө аавынхан жилөө өнөртэй нэгэн зүнхийг байрлуулсан байх өгөөд үүнийг нь өнөө хөөрхийг ч явахын хинамыг өнөрлөд өнрээр нь өнөө муу усны хоолоор яваад өгч байгаамаа. За үүнийг нь мэдсэн Токо Кен хоёр маань араас нь хамаг урдаараа явж хинамыг аврах ажиллагаа эхэлжээ. За мэдээж энэ нь бол өрхөөс учраас юу гээл тэд нар зүгээр өнгөрөхөд үүдэн дээр нь Амонго за юу бацхан нөхдөө гэж хүлээгээд байж штэ ойлгомжтой ог гэж. А манай өөрчлөлийн бурхан тэнгэр болсон Кэман чи явж энэ минийх эдэргээл за авдлаа. Яг үндэ хийч бүр шээс алдчих байгаа байхгүй. Яаж ухаа амаараа сатар болоод дагдчих вэ гэсэн бодолтой. Токоч цаашаа явж Хинамигийн бүр бүтэн биеийг олж хараад санаа намраал. Ашгүй минь аллах Крист бадми өмнө гэл. Тэгтэл яг ард тагстаас нь галзуу дрок ялаад зураал ороод ирж байгаа юм чи. Яа. Тэгээд л нохоо зодоо эхэлнэ. Дээрээ доороо урагшаа хоошоо юу ч болоод байна. Зодоо ондож дундаа орж Токоч мэдээч ялагдал баргал галзуу нөхөрт алуулдгийн даваан дээр өнөө Хинами маань гинтхэн кагунага гаргаж ирэл галзуу драпыг сап гээл цаав байхгүй. Ер нь тэгэл галзууг арай гэж бойлдоо шамблын оронлон шагаалгачих. За энэ хооронд үүдний хоёр маань бас уу юм болж байгаамаа. Хоёлаа хөрхийн хоёр талд өөрсдийнхөө өнцгөөс юм яриад муудалцаал. Амон бол та нараас болж өчнөө хөөхтүүд өнчирч хүмүүс зовж ийн би тэднийг хамгаалах учиртай хүмүүн гэлэрсэн. Кен болохоор гоол уснаасаа хөрхийн өөрийн биеэр зовлонгийн мэдэрч байгаа болохоор энэ бол байгалаасаа л ийм юм чин тэгээ яахын итэр гэл нэг тиймэрхүү юм яригдчих. Кэманч Амонд нэлээд нүдүүлж энэ гомботой ер нь яриа нийлэхгүй нэ гэж бодсноо яасан хазаж аваад л хүчээ нөхөд Амоныг нэлээд шахтуулж хайснаа. Би хүн алдгүй инээтерэ гэж сайхан зан гаргаад Амон мэд үлдчихэж байгаа. Мэн Кэман одоо болтол өөрийгөө гоолөдтэй бүрэн савлэрхгүй л яваад байгаа юм да. Ер нь бол эндээс харагдчихлаа. За явах. За тэгсэн өнөө галзуугийн үхсэн бийг Амон олж хараад олж чарлаад л ер нь бол нэлээд том шунжингээс үлжээ. Эхэлж байгаамаа. Үүний дараа мэдээж флашбэк хэсэг гарч Амоныг дөнгөж сургуулаад өгсөн ирээд ямар сайхан гэгээлэг амтан галзуугийн дор элсэж орж байгааг хэдүүлээ харнаа. Мөн галзуу маань ер нь бол аюулгүй зүн совин сайтай санаа муутай нөхөр байгаа. Тэгэл Амонд чи ихэн зааж өгч олон сайхан сургуулийг харамгүй харьсан хайртай багш хайртай ахлах нь л байсан юм билээ өөрхий. Ер нь энэ аниме хамгийн ихтлэг таалагддаг зүйл нь сайн муу гэж байхгүй. Зүгээр л бүгд шалтгаантай учраас. Эсвэл нэг нэгнтэйгээ дайсгалцахаас өөр ямар сонголтгүй оршиж байгаа хоёр талыг өөр өнцгөөс харуулж байгаа. Хайрламар сайхан болгож байгаа юм да. За тэр яг буцаад үйл явдал руу орохгүй бол сургаал урсгацсан сууж шээ. Тэр хугацаа өнгөрсөн юмдээ бүүмэд ямар ч тач кафе маань буцаад хийвэл ажиллагаанд орсон Хинами маань арай жоохон дээртсэн ёо энэ Хинами за одоо гоё хэлнэ. Хинами маань арай жоохон дээртсэн. Гэхдээ хай нэг гоё нэг ластай. Харин Амонго тушаал ахаад доороо нэг бацаан аваад тэр нь Такицава гэдэг нэг дайлж нөхөр байдаг юм аа. Заавс мэдээж манай өнөө хөөрхийг чинь нөхрөөр тоглоом хийгээд ирсэн садист нөхөр чинь үнэндээ бол Бризэг хайж исэн мөгөд тэр нөхөр чинь Авгери мод гэдэг нэлээд гангста гангаануудыг цоглуулсан бүлэгмийн дээгүүр ирмэгтэй нөхөр байж. За тэгсэн нөгөө гангста гангаанууд чинь үүнээс цааш дахиж хүмүүс дээрлэхүүж чадахгүй гэсэн юм уу яасан. CCG буюу тагтаануудын нэг байгууламжийг самраад ерөнхийдөө дайн зарснаас ялгаагүй болчихж байгаа. Үүнийг нь мэдсэн CCG дайнд бэлтгэл харин нөгөө талд оссоо ямаа хоёр өөл айсвэ бэлтцгээдэй гээл. Нэр тэгсэн чинь мань оссон бүр нэрэ дээр үйдэ махны машин гэдэг баг очтой амар ивүү гарсан байл. CCG-ийн хамгийн аюултай гоол буюу шаршуу гэдэг нэртэй. Бараг л gooлийн дараагийн хөөслийн хувилбар гэмээр нөхөр цаав. Ерөнхийдөө бол Кагунан хувьсаад бараг хуйггүй болоод ер нь л дийлдэггүй. Тагтаануудыг чичрүүлдэг баачкааж. Үүний дараа манайд кафед кофего чанаа сууж ядал нөө гангста гангаанууд чинь дайрж орж ирсэн ээ. Ризэг хайж ирсэн аа. Садист нөхөр чинь Кенес Ризэг өнөрлээд
баахан зодож нүдэж токо өдрөө шал арчиж бараг л шалан гялцах шахаж ш нэг юм мань садистийн санаа амар бололт Кенийг аваад яваад өгнө. За өнөө өссөн юм хоёр байхгүй болонгууд ингээм мань эдгээр хог чаавас гэж. За үүнээс хойш Кени тамийн тогооны үлгэр эхэлж садистын гардуу солио болцоо тамлуулж эхэлнэ. Садист чинь тэд дээр өстө тэдийг нэм тэдийг хас тэдээр үржүүд алдангуут нь биенийх нь хэсэг бүрээс таслаал гийгэмэн. Өнөө гайхал нь ядж явах балер ордоо идгээл дахиад ёо пүү ёстой сэтгэл этгэ сэтгүүл хүртэл орогдмаа гэж гişээ. За уушлаа. Сүү толгоо олж ирж чадахгүй байна. Мартаарай. За энэ хооронд кафеге идэж чинь бөөнөрөө нэгдээл Кенийг аврах дээр санал хурааж мураагаал. Зөвшөөрөгдөж мөшөөрөгдөд байж итэл өнөө гаж ямаа чи ирснэ. Би бас нэгдүгээр Кен чинь миний жинхэнэ найз гэж нэг гэж чагаад нэгтгэр болж байгаа. За энэ хооронд мань Кен маань яргалуусаар л өргөе. Ядаж доторх ризэн үртэл тамлуулаагүй үед нь 50 байлгачихгүй тархин дотор нь янз бүрийн юм яриад. Бурсамжийг харуулаад чи гоожэр байсан тийм ээ чи гоожэр байсан. Гэхдээ одоо чи тийм биш дээ. Миний үчиг авсан ийм гоожэр ахыг би зөвшөөрөхгүй байна. Садист гүлэгч нь одоо бол чиний хувьд хумхын тоос хөдөөний хөөс гэл. Хөлгөрөө босоочтой малаа гэл хулааст. Тэгсэн мань садистийн флашбэк гэсэн гарнаа өрхи. Төрөлхийн тийм биш юм байлээ л төөрхи. Олдмол дурак гэж. Яасан гэсэн дахнаануудад баригдаад туршилтын туулаа болоод лабораторид байхад төрөлхийн садист тэмцээн гартал яллах тамлуулаад тэрнээс трама усаад одоогийн нөхөр бий болсон байжээ. За тэр яг CCG гангста гангаануудын дайтах өдөрч ирж энэ дундуур нь Сэмэрхэн кафены эд маань ажиллагаа явуулж Кенийг аврахаар хөдөлж байгаамаа. Энэ тэндгүү тулаан болж дээвэр дээр хуучны дайснууд болох оссаа маань хувирч шар шуу болоод эртүй тулдчихсэн тагтаануудтайгаа тулдахаар зэхэж харин талбарын өөр нэгэн буланд Токо өөрийнхөө дүүтэд тулдахаар болж байна. Гиснээс нэрээ Токо маань доороо нэг дүүтэй. Гэхдээ томорхон ирээр дүүн буруу замаар ороод гангста гангаануудтай нэгтцсэн шүү заяа. Тэр хэлхээ марч sorry. Да буцаад Кендер маань камер шилжээд очсон чинь мань садист нэг 2 гоол авчирч. Өөрийн өнөө хоёр Кенийг хоригдож явах хугацаанд цус нүжийг арчиж цэвэрлдэг, Кенийг өрөвдөр хөөрхөн ханддаг хоёр гараа ээжэл. Тэгсэн үүнийг нь мань садист олж мэдэнгүүтээ өнөө хоёрыг авчирч Кенээр тоглоом тоглоно гэж байгаа байхгүй. Тэгээ Кен хэлж байгаа. Нэгийг нь сонго, тэгвэл нөгөөх нь амьд үлднэ гэж хэлснэ. Өнөөх юм маань шамцыг жинхэнэ сорж байгаа. Да мэдээж тэгэл энэ дэрснээс нь хойш ганц сайхан хандаж ирсэн хүмүүсийн нэгэрчд алийг нэг яаж сонгох вэ? Ангааж уйлж байгаа л хоёулын нөхүүлж байгаа. Энэ мөчөд Кен маань дотоод дризэдээ эцэст нь нэг юм ялагдаж, бүрэн өөрчлөгдөж өвдөлтгдөг чи юу юм бэ гэдэг ураатай. Feeling Ops-а шинхэн Кен хороод мэдлж, үсэн цагааран Joker шиг инээж, саяхан алуусан хоёр найзын хамаахыг зооглож аваад хүч орон садистийн араас нь дарж бих гошног болтолнүүдэд тамлаад өөрийнх нь хийлгэж исэн юмнуудыг хийлгээд тэдээс тэдийг нэм гэж алж эхэлж байгаамаа өрхий. За тэгээ хамгийн сүүлд нь мань нөхрийг бялга зодоод идэж хайснаар ерөнхийдөө айн юм маань дуусч. Нэрэ төгсгөл дээр нь би гоол гэж хэлснээр ихний бүлэг маань өндөрлөө гэж. Яа. Just за тэгээд манайга цаашин шеэрлээ төхөн амт таргаад өгчээрэй. За 5K гойд найз чи гусчлаа sorry.